За бүгдээрээ сайн байна уу? Чойнон байна. За цуврал бичлэгүүд маань ороод явж байгаа. Өнөөдрийн сэдэв болвол эм. За эм гэдэг нь биеинд ороод өөрийнхөө үйлдэлийг үзүүлж байгаа эмд байцыг эм гэдэг. За эм нь биеинд орохдоо залгиж хэрглэж болно, хилэн доор тавиад уусгаж болно, цогон дээр цогшуулаад утаагаар нь утаж болно, усан дээр буцалгаад уур хэлбэрээр утаж болно, доороос өгч болно, нарьсан дээр түрхэж болно. Ямар ч байдлаар хэрэгэлсэн биеинд орж л байх юм бол өөрийнхөө үйлдэлийг үзүүлж л байх юм бол түүнийг эм гэж нэрлэдэг байна. За 5-аас 6 мянган жилийн өмнөөс ашиглагдаж ирсэн энэ уламж тангаахын буюу тэжээх ухаанд байдаг. Ерөнхийдөө эмний төрөл нь гэх юм бол 10 гаруй төрлийн эм байдаг. Үүнд нь гэх юм бол тан эм, талх эм, үрлийн эм, архи эм, хандан эм, өвсөн эм, зуурамл эм, эрдэнэ эм гэх зэргээр ингээд 10 төрлийн эм байдаг. За сүүлийн нэг 150 орчим жилийн өмнөөс ерөнхийдөө бол орчин үеийн ангаах ухаанаас таблеттай эм, капсул эм, усан эм гэх зэрэг эмнүүд ерөнхийдөө шинээр нэмэгдсэн. За тэгээд ер нь бол энэ хорвоо дээр эм болохгүй зүйлд нэгэхэн зүгүү гэж хэлдэг. За ямар ч сайн эмийг тунгийн тааруулж чадахгүйгээр тунгийн алдагдуулах юм бол ерөнхийдөө хор болох боломжтой гэж үздэг. Эсвэргээрээ ямар ч хүчтэй хорыг тунгийн тааруулж хэрэгжиж чадах юм бол бас эм болох боломжтой гэж үздэг. Үүнийг мэддэг байсан монголчууд маань ерөнхийдөө эртнээс өөрсдийнхөө хоол тэжээлээр ерөнхийдөө бол өөрсдийгөө ингээд эмчлээд сурчсан ард түмэн хоолоо зохицуулаад ингээд улиралдаа зохицуулаад хоолоо сурцсан байсан ард түмэн. Тиймээс хэдүүлээ өөрсдийнхөө амаар орж байгаа бүх зүйлийг биендээ нэвтэрж байгаа бүх зүйлийг ерөнхийдөө эм гэж үзэж хэрэгж сурах хэрэгтэй гэж хэлэх гэсэн юм аа. За баярлалаа.